За анхны дурлал бол одоо зөндөл дурлж илаа. Зөндөл бүтлгэж илаа. Манай хамаатныг юм болов. Жохон бахта хамаатныг өстө дурлж илаа. Тэгээд би айгу жоох 3 4 дүүрийн 11 12 тайсан юм уу. Тэгээд хамаатныг чинь айгу байнга очих дуртай байсан. Тэгээд манай чинь ингээд дуусанд орж байгаад би ингээд өөдөн дандаа зогсдог эсвэл хаалга нонголох ч юм уу. Дандаа нэг юм бүдлгөө байдаг гэсэн гарч ирэнгот нь тэгээд ингээд заримдаа шалтан гараад ирцээ. Тэгвэл ингээд миний ингээд доотгаа амар эвгүй болцсон. Бэмэр баддаг байсан. Тэгээ манай их чоолол ямар ч нэг тиймнүүд болдог гэсэн бусдын санддаг юм аа. Тэр одоо тэгээд анхны дурлал юм болоо. Одоо ч манай тэгээд ихнэр бишээ нөхөр хөвгттэй л дээ. Яа. Тэр чинь манай 18 өстэй би ч одоо 11 2-тайсэн гэх тэр удаад мисэмис. Гэтэ одоо ч хөөрхөн л төө. Манай хамаатныг надад таньж байгаа болчлаарай. Галаг ануу штэ. Хайрлж явлаа. 3 жил барыг хайрлсан. Тэстэй охтуудыг зөндөө хайсан. Олдоогүй. Тэгээд сүүлдээ тэгэл за. Тэгэл одоо зургатаар ингээ хаяа гарангуут нь бас ингээ хаяа шохорхтой. Хараад нас нэг mëсч хийсэн тий. Нэг бас тий. Нэг бас ингээ хараа тий. Бас нэг өд штэ. Тэгээд ануутай адилхан охин байвал тэгээд над руу залгаараа. Гэхдээ би найз охинтой л тэгтээ яг нэг уулж үзснэ за. За анхны дурлал гэвэл тэгэл 10 жилдээ төгс ангитай л болчихсон юм да. За тэгээд дурлалаа хувцаар зүйлээд ирвэл ирэн. За материал сайтай тийм бөөсөргүй зэрхэн материалтай тийм охин байсан. Тэгээ битээр тэг үрхэл явж исэн. Тэгэл яг нэг хувцс чинь нэг алдаатай байдаг та нэг типэхтэй ойдл муу. Тэгэл үсэм үсгний алдаатай байдаг шүү дээ. Тэгээ би өмцөдөө л хувцс авсан шиг ингээл өмсөөл явж илээ гэхтэл. Явж исэн битээ үрхэл. Тэгсэж чинь нэг үсч чинь өвдгөр ингээ задраал ирсэн. Тэгээ битээр ингээл дурлал тэгэл. Яг тэр хувцс шиг тэгэл ойдлоороо задраал нэг тэр охин тэгэл цаг хугацаа харуулаад салсан да. Манай ингээд шинээр нэг өхөө шилжиж орж ирээд тэгэл тэр охинтой дурлаад тэгээд бас яг хэлж чаддгүй байсан юм аа. Тэгээд манай ангийнхан болохоор бүгд мэддэг. Тэгээд бид хоёрыг чинь болоосоо бүтээсээ гэж болгочихгүй л ингээ хоёр талаас бид хоёр ингээд нийлээ чирээд ирцээ. Ингээ өөддөөс харуулаад зогсооц. Тэгснээр та хоёр одоо үнс нэгнийгийн үнс тэгсэн чил нөгөө охин чинь өмсүүлэх гээл би зүгтааш. Зүгтаац. Тэгээ одоо хүртэл амар тийч харамсдаг шүү дээ. Үнсчдэг байж мэж те. Үнсцэн бол болчихж байсан юм билээ. Тэгээ тэрнээс хойш тэгээ нөгөө охин чинь шилжээд яваад төгсөө. Тэгэл 10 жилээ төгсөөл их сургуулийн дурлалаа төгсөөл. Тэгээ амар олон жил өнгөрцөө. Одоо буцаад бас нэг жоохон баг зэргийн харилцаа тогтоож эхэлж байгаа. Тэгээ гадаад доо байхгүй. Тэгээ ирээл ирэхээр нь уулзнаа л гэж бодвол байж шүү дээ. Тиймэрхүү л дурлал маягийн анхны гэвэл нэг тийм л дурлал юм да. За юм бол тэгэл. За яар юу асуулт вэ? За тэгэл нөхцөл нь бүрдсэн бол тэгэл энэ гой хаана нийлж чалаа. Гой хаана тэгэл энэ үнсэлцэж ч юм уу тэгэл үргэлээ. Үнсэлцээл тэгэл баацах юм баацаал. Тэгэл явж штэ. Сэрлигээ итгэхгүй штэ. Би замд штэ. Яг тэр хоёр хүний харилцаа нь ямар вэ? Ямар харилцаатай вэ гэдгээс хамаарал гоё нэг нэгэндээ үнэхээр хайртай хүмүүс бол хуруугаа өрхөдөл сэрнэл нүдэлдэг ч юм уу те. Тэгтгэл байлгүй те. Тэгээд танихгүй хүнтэй мянга оролдоод фингертэй сэрэлтгэлгүй л тэгэл тэгж л бодож байна. Тэгэл л те. Уулзаал. Тэгэл үнсэлцээл. Тэгэл үнсэлж чаач угаа сэрэл нүдэлч тийм шүү. Би тэгж бодоод идэв шүү дээ. Бас нэг өөр арга мар бас байдгүй хөө би мэдэхгүй. Тэгэл одоо хүзүү мүзүү чиг мэгэнд нүүсч амьсгал тэглэлгүй. Өөрөө мэдгүй.